За сайн байцгаана уу. За өнөөдөр би та бүхэнд геополитикийн тухай товч ойлголт өгье. Анхан шатны ойлголт өгөх тийм яриа хийе гэж бодлоо. За би өөрөө геополитик судалдаг хүн. Сүүлийн одоо 10-аад жил энэ чиглэлээр судалгаа хийж суралцаж бас энэ чиглэлээр төрийн алба хашиж ингэж явлаа. За ингээд геополитикийн зөв анхан шатны ойлголт өгөх ийм яриа хийж байна. Геополитик гэдэг бол төрийн стратегийн онол гэж үздэг. Ердөө төр тулсын одоо өөрийгөө амьд өрсөлдөөнд одоо авч гарах амьд үлдэх тэр стратегийг одоо боддог ийм одоо салбар шинжлэх ухаан. Тэр геополитик гэдэг маань гео гэж орсон байгаа учраас газар зүүн одоо улс төр гэж хэлж болно. Тэгэхээр газар зүүн нөхцөл байдлыг одоо тооцсон ийм стратегийн онол. Газар зүүн нөхцөл суурилсан туйлын бодит шинжтэй цэрэг стратегийн онол гэж ингэж тодорхойлж болно. За би сая хэллээ. Улс өрнөд хоорондоо байнга одоо өрсөлдөж байдаг гэж. Тийм учраас стратеги чухал байдаг. Ялахын тулд, амьд үлдэхийн тулд улс өрнөд стратеги гэдэг бол зайлшгүй чухал байдаг. За яагаад энэ улс өрнөд хоорондоо ингэж дайсагнаж өрсөлдөж байдаг юм бэ гэхээр энэ бол байгалийн одоо мөн чанартай холбоотой. Байгаль дээр байдаг одоо ямар ч амьд амьтан хоорондоо идэх юмныхээ төлөө, амьд үлдэхийн төлөө өрсөлдөж байдаг. За хүн ч гэсэн ялгаагүй тийм. Бүр нэг эст амебагаас түвшнээс ахуулаад одоо хоорондоо идэх юм булаалдаад өрсөлдөж байдаг. Ийм тэгэхээр хүн гэдэг одоо амьтнаас хүний нийгмээс бүрэлддэг улс гэж одоо субъект учраас хоорондоо тэр хүний тэр мөн чанарыг шингээсэн байдаг. Тэр хоорондоо байнга одоо дайсагнаж өрсөлдөж байдаа гэж геополитикт үздэг. Тийм учраас улс гүрэнд стратеги гэдэг бол зайлшгүй чухал. Хөрс тэргэлдээ улсуудын хоорондоо бол одоо дайсагнаж улсууд гэж геополитикийн үүднээс үзэж болно. За тэгвэл манайх бол одоо шинэ хоёр хөрстэй, хоёр дайсантай байж таарах нь шүү дээ. За геополитикийн нэг хоёр үндсэн огтхон байдаг. Эх газрын гүрэн, далайн гүрэн гэдэг. Эх газрын гүрнүү, далайн гүрнүү гэдгээс хамаарат тухайн улсын авч явуулах стратеги одоо геополитикийн бодлого бол өөр байдаг байх чийтэй. За эх газрын гүрэн гэхээр дээр үед их Монгол улс бол эх газрын гүрэн байсан. За өнөөдрийн Франц, Орос, Хятад, Герман гэх мэт улсууд бол эх газрын улсууд. За эх газрын гэж нэрлэдэг байгаа. Энэ улсууд эх газартай холбоотойгоор эдийн засаг, амьдрал үйл ажиллагаанд явж идэг. За далайн гүрэн гэхээр зэрэг Англи, Япон, Америк гэх мэтийн гүрнүүд бол далайн гүрнүүд. За энэ улсууд бол эдийн засгийн далаагаас шууд хамааралтай байх чийтэй. За ингээд далайн гүрэн, эх газрын гүрэн гэдэг энэ онлын ойлголтоо одоо хэрэглээд геополитикийн жишээ авч үзье. За өнөөдрийн Хятад улс, Америк хоёр улс бол одоо жанжилын төлөөх өрсөлдөөн дунд өрсөлдөж байна гэж ингэж үзэж байна. За сүүлийн хэдэн жилд бол ялангуяа Трамп ерөнхийлөгч гарч ирснээс хойш энэ хоёр их гүрний хоорондын өрсөлдөөн бол маш ширүүсч байна. Өнөөдөр бүр оргил үедээ хүрч байна гэж мэрэгчнүүд үзэж байна. Магадгүй ойрын үед томоохон дайм одоо болж болзошгүй гэж зарим мэрэгчнүүд үзэж байгаа жишээтэй. За Хятадын зүгээс Хятад бол их газрын гүрэн. За нөгөө талд нь Америк бол далайн гүрэн. Энэ хоёрын хооронд ямар өрсөлдөөн болж байгаа вэ гэхээр зэрэг энэ газрын зургуудад харагдж байна. Хятадын зүгээс харахаар зэрэг Япон, Солонгосын хойг Япон, за тэгээд урагшаа үргэлжлээд Окинавагийн арал, тэгээд Тайван байна. Тайван хүртэл тэгээд улаан шугамар зураасаар үзүүлсэн өмнөх Хятадын тэнгис хүртэл ингэ явж байгааг бол нэгдүгээр цуврал арал гэж нэрлэдэг. The first chain of islands гэж нэрлэдэг. Энэ цуврал арал хүртэл Америкийн нэгдсэн улсын хяналтанд байна гэж байгаа юм. Тэгээд Тайван хүртэл, Окинава арал хүртэл тэр хавьд бол Америкийн цэргийн бааз байдаг. Ингээ харахаар зэрэг Хятад улсууд ингээд далаад гарах гарцгүй болсон. Хэдийгээр ингээд одоо тээвэр хийж болох боловч чөлөөтэй эзэмших юм талаа байхгүй. За тийм учраас Хятад энэ нэгдүгээр одоо цуврал арлыг даваад гарах нэгдүгээр цуврал арлаас одоо Америкийн цэргийг
баазыг хөөж гаргах ийм зорилго тавьдаг. Энэ хавьд бол одоо өрсөлдөөн энэ хоёр улсын хооронд явагдаж байна. За өмнөд хятадын тэнгис бол одоо 3 сая хавтгай дөрвөн километр одоо талбайтай ийм өргөн уудам далаа байна. Тэр далааг өөрийн эзэмшилд бүр мөсөн авнаа гэсэн ийм зорилгыг хятад дэвшүүлээд сүүлийн үед их одоо маш агрессив ажиллаж байна. За тэр баруун гарт талд байгаа зураас бол Огасавара арлаас Гуам тэгээд Филиппин хүртэл бол Филиппиний баруун талаар хүртэл бол одоо 2 дугаар цуврал арал гэж. Тэр шуумыг бас алстаа давж гарах. Ерөөс энэ хоёр одоо цуврал арлаас Америкийн нөлөөг гаргах гэсэн юм зорилгыг хятадууд тавьж байна. За энэ бол одоо жишээ нь их газрын гүрэн, далайн гүрэн хоорондын өрсөлдөөн юм. За хятадын зүгээс ингээд саяын газрын зураг ингээд чиглэлийг нь өөрчлөөд хятадын зүгээс далаа руу ингээд харахлаар зэрэг одоо Америк ингээд хаачихсан. Япон, тэгээд Тайван тэр Японоос Тайван хүртэл бол ингээд цуврал арлууд байгаа. Окинава, Рюкюгийн арлууд. Ингээд нэгэсэндээ хятад бол далаад гарах гарцгүй. За Монголын одоо геополитикийн жишээг авъя. За Монгол бол их газрын арал гэмээр юм төвжигдмэл зөвхөн хоёр хөрштэй Орос хятад гэсэн. Энэ хоёр хөрш маань үндсэндээ геополитикийн үүдээс авч үзэх юм бол Монголын хоёр одоо том дайсан. За энэ хоёр том дайсандаа залгичихгүй тулд, идэгдэхгүй тулд Монгол улс бол одоо стратеги боловсруулах ёстой. За Монгол улсын тусгаар тогтнолыг одоо нэг одоо геополитикийн нэг эрдэмтэн Лутвак гэдэг эрдэмтэн гэсэн байна. Монгол улсын тусгаар тогтнол бол Оросоос шууд хамааралтай. За өнөөдрийн энэ тусгаар тогтнол нь Оросын нөлөөнд байгаа тул да одоо ингэж оршиж байгаа. За хэрвээ Оросын нөлөөнөөс гараад Хятадын нөлөөнд орох юм бол Монгол улсад тусгаар тогтнолсон улс байх ийм боломж байхгүй болно. Одоо өөрөөр хэлбэл Хятадууд өөртөө уусгаад авах нь бол ойлгомжтой гэсэн ийм дүгнэлт хийсэн байна лээ. За иймэрхүү. Тэгээд Монгол улсын өнгөрсөн одоо 100 жилийн түүх бол үндсэндээ Оростой холбоотой. Тэгээд Оростой нийлж Хятадыг өрснөөрөө тусгаар тогтнолоо олж авч чадсан гэж хэлж байна. Тэгэхээр энэ харьцаа их чухал геополитикт. Нэг дайсныг одоо сөрхийн тулд нөгөө одоо улстай холбоотон үүсэх маягаар хүчний тэнцвэрийг хангана гэдэг бол геополитикийн хамгийн одоо анхдагч зорилго байдаг. Тэгээ Монгол улс бол энэ хоёр хөршийн хооронд одоо ингээд энэ хүчний тэнцвэрийг хангаж байх ёстой. За хамаагүй одоо болчмгүй бодлого явуулж болохгүй. Тэгвэл Украин улс шиг одоо юм самны байгуулж одоо гүйцэх магадaltaй. Тийм учраас геополитик гэдэг бол өөрт одоо оногдсон тэр газар зүүн онцлог нөхцөл байдлаа тэндээс урган гарч иж байгаа одоо нөхцөл байдлаа нийцсэн бодлогыг болгоомжтой явуулж байх хэрэгтэй байдаг. За ингээд үндсэндээ геополитикийн хамгийн анхан шатны ойлголт өгсөн яриаг өндөрлөө. Баярлалаа.